Цахим уран зохиол 12 дугаар анги. Асинхрон хичээл Цэнгэн чимэд доржийн сэлб шүлгийн хэлний хэрэглээг тайлбарлах нь. Цэнгэн чимэд дорж сэлб шүлэг нь зөвхөн голын тухай бус байгаль, хүн, нийгмийн харилцааны зөрчлийг уран дүрслэлээр илтгэсэн ухаарал төрүүлсэн бүтээл юм. Энэхүү судалгаа нь уг шүлгийн хэлний найруулга, дүрслэл, уг хэллэгийн онцлог, шүүмж санааг илтгэсэн хэлний хэрэглүүрүүдийг задлан шинжилж зохиогчийн үзэл санааг тайлбарлах зорилготой. Шүлгийн ерөнхий утга ба сэдэв, нийгмийн асуудал хэдийгээр энэ нь сэлб голын тухай боловч гүн утга нь хотчлт, хүний хэрэглээ, байгаль орчны дороотэл зэрэг нийгмийн том асуудлыг хүнддэг. Зохиолч сэлб голыг газрын хөх судас, бүдэг бадагхан цоглон хэмээн дүрсэлж голыг хүний биеийн судас, амьдралын цус мэтээр бэлэгджээ. Шүлгийн дунд хэсгээс энэхүү амьд судас бохирдож, хүч хүйдэж, хотын дуу чимээн дарагдан мөхөж буй дүр зураг гарч ирнэ. Шүлгийн яруу хэрэглүүрүүдийн онцлог. Шүлгийн хэлний онцлог нь бэлэгдэл, адилтгал, амьдчлал, уран, давталт, эсрэгцэл зэрэг яруу хэрэглүүрүүдээр баялаг юм а. Газрын хөх судас, гал дундуур урсах мэт бүг шогших зэрэг мөрүүд нь голыг амьд организм мэтээр дүрсэлсэн. Агсал буурал туултайгаан хатирчил бэлчилдэг усан гэж бичсэн нь хоёр голыг адууны хөдөлгөөнөөр зүйрлсэн сэтгэлгээ юм. Алганы минхээ дагаж садарсан хөх цус минь гэх мөрн сэлб голыг хүний амьдралын нэгэн хэсэг, үндэсний амин сүнстэй холбогдгоо. Шүлэг дэх давталтын арга нь хэл найруулгын уянгалаг чанарыг нэмэгдүүлж сэтгэл хөдлөлийн эрчимжлэлийг бий болгодог. Улаан гол орчин урсаж байгаа, Улаанбаатар дундуурчин сажилж байгаа, улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа гэсэн энэхүү гурвалсан давталт нь улаан өнгөөр дамжуулан бохирдол, зовлон, гунигийг илэрхийлжээ. Ёс суртахууны эсрэгцлийн тухайд зохиогчийн хүсэл нүгэлгүй явахсан, газар тэнгэртэй л нүгэлгүй явах юмсан, гал уснандаа л хаалгүй явах юм гэсэн эдгээр эсрэгцэл дээр тулгуурлан хоёр санаа нь сэтгэл ариусах, байгальтай, эв наримттай байх хүний хүсэл эрмэлзлийг илтгэсэн байна. Мөн үүний хажуугаар шүүмж санааг илтгэсэн асуултын хэлбэрээр бичжээ. Чулуун арслангаас өөр өмөр хизэнгүй юм бол чухамдаа тэгээд эн чинь хэний гол юм бэ? Шүлгийн төгсгөл буй энэхүү асуулт өгүүлбэр нь зохиогчийн гол шүүмж санааг илэрхийлсэн хэсэг юм. Энд чухамдаа гэдэг үг нь эргэлзэл бус, харин уншигчийг ухамсарлуулж, байгаль орчны хариуцлагын мэдрэмжийг төрүүлэх хүчтэй хэрэгсэл болж байна. Хэл найруулгын хэв шинжийг анзаарвал зохиолч хөдөөгийн уянгаас хотын үг хэллэг рүү шилжснээр байгаль, соёл, хүний харилцааны зөрчлийг илтгэжээ. Агсал буурал туултайгаан хатирч явдаг, торгон ширэг гэх мэт Монгол ахуйг илтгэсэн үг хэллэгүүдээс хотын орчныг дүрсэлсэн, үйлдвэр чихэлцэн чимээ, шилэн харшин ёроол гэх мэт орчин үеийн үг хэллэг шилжин орж ирж байна. Энэхүү шилжилт нь уламжлал ба шинжиллийн мөргөлдөөнийг уран найруулгын зорилгоор дүрсэлсэн байна. Энгийн ба яруу хэлний уялдаа. Шилэн харшин ёроолоор шовдорхон гэлтрэх нь юу вэ гэх мөрөөр хотын хүйтэн, хүний сэтгэлгүй орчныг дүрсэлж, дүүрэн сэлб биднийг ширхтлэн сэлблээ гэдэг өгүүлбэрт сэлбэх гэсэн үйл үгийг давтан хэрэглэсэн нь голын урсгалыг хүнлэгнүүдээр харсны илрэл болж байна. Шүлгийн сэтгэл хөдлөл ба уянгалаг хэмнэлийг бүтцийн давталт, эмгэнэлт аялгаар илэрхийлэн бичсэн. Үүнд хоёр хүүмэн хөвөөнд нь төрсөн үлзийт урс оршвай гэсэн эхлэл нь амьдрал байгаль хоёрын холбоог эхлэж байна. Илэрхийлж байна. Харин шитэмс шиг гол нэг л үүрээр шивнэн тасарч амьсгалаа, өвөр дээр чинь хураахны гэсэн мөрүүд нь зөөлөн эмгэнэлт өнгө аястай. Эхлэл ба төгсгөл ижил байхын шүлгийн бүтцийн хувьд цагийн мөчлөгтэй болгож амьдралын үргэлжлэх холбоог илэрхийлж чадсан. Зохиолчийн гуйныг, ухаарал, итгэл зэрэг сэтгэл хөдлөл нь хэл найруулгаар дамжин тод илэрсэн байна. Уран сайхны ба ёс суртахууны үн цэнийн тухайд сэлб шүлэг нь уран яруу найруулга, хэлний дүрслэл, сэтгэл хэмнэлийн зэрэгээрээ онцлог бүтээл юм. Нэгдэн
Энэ шүлэг нийгмийн дуу хоолой болж, хоёрт нь ёс суртахууны ухамсарыг илэрхийлж, гуравт нь уран сайхны төгс илэрхийлэл болжээ. Энэхүү шүлгэн зөвхөн голын тухай бус их орныхоо амин сүнс болсон байгалан хайрлах ураа хүн ба байгаль хамт оршихын ухаарлыг илэрхийлсэн шүүмжлэлтэй бүтээл мөн.